Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. За тойм хөтөлбөрөөр та бүхэнд өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас тоймлон танилцуулдаг. Өнгөрсөн дэлхийн тойм хөтөлбөрийн төгсгөлд бид Америк нэгдсэн улсын Албаны засгийн газрын төр зогсолтын талаар та бүхэндээ ярьж байсан. За өнгөрсөн 7 хоногт бол энэхүү төр зогсолт буюу shutdown өмнөх shutdown-ы одоо тогтоосон үргэлжилсэн одоо энэ хоногийн хэмжээг даван гарч шин дэд хэмжээ тогтоолоо гэж бол мэдэрсэн. За тухайн үед бол 37-38 дахь хоногтой бол орж байсан. За тэгвэл энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын Албаны засгийн газрын энэхүү төр зогсолтыг эцэслэх хуулийн төсөл бол үндсэндээ батлагдлаа. За ингээд нийтдээ 43 хоног үргэлжилсэн одоо Албаны засгийн газрын төр зогсолт shutdown-ы дараагаар засгийн газрын үйл ажиллагааг иргэн одоо сэргээхээр болж байна. За энэ үйл явдлын талаар бид тоймынхэнд онцлохоор одоо сонгож авлаа. За тэгэхээр энэ хүртэл ямар үйл явдлууд болсныг бол бас тавч танилцуулъя. Тэгэхээр Америк нэгдсэн улсын Сенатын гишүүд засгийн газрын үйл ажиллагааны төр зогсолтыг шийдвэрлэх тохиролцоонд бол энэ 7 хоногийн ихээр хүрсэн байгаа. За тодруулах юм бол орон нутгийн цагаар ням гаригийн орой буюу одоо Улаанбаатарын цагаар бол даваа гарагт Сенатын гишүүд санал хурааж 60-ыг харьцах 40 гэсэн саналаар дэмжснээр энэ хуулийн төслийг одоо төлөөлөгчдийн танхимд илгээсэн. За тэгвэл лавг гарагт төлөөлөгчдийн танхимын эцсийн одоо санал хураалтаар 222-ыг харьцах нь 209 гэсэн одоо саналын харьцаатайгаар бол дэмжигдсэн байгаа. За ингээд бүгд найрамдах намын одоо бүх гишүүн за мөн арчсан намын цөөн хэдэн гишүүд бол энэхүү хуулийн төслийг бол дэмжсэн байгаа. За энэ хуулийн төсөл бол үндсэндээ бол Америк нэгдсэн улсын төсвийн төсөл байгаа. Төсөвт бол одоо энэ Албаны засгийн газрын бас төсөл багтдаг. Тэгээд энийг одоо баталж байж Албаны засгийн газар үргэлжлээд үйл ажиллагаа явуулна одоо гэсэн одоо утгатай. За тэгээд ингээд Конгрессийн одоо дээд доод 2 танхимд батлагдсанаар хуулийн төсөл бол одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол шилжсэн байгаа. Түүний ширээн дээр очсон. За тэгвэл Албаны төлөөлөгчдийн танхимын одоо санал хураалт явагдсанаас 2хан цагийн дараагаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү төсвийн төсөлд лав гарагийн үдэш бол гарын үсэг зурсан байгаа. За ингээд Трамп гарын үсэг зурснаар бол Албаны засгийн газрын үйл ажиллагаа иргэн сэргэхээр болсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америк нэгдсэн улсын түүхэн тохиолсон хамгийн урт хугацаанд үргэлжилсэн shutdown 43 өдөр үргэлжилсэний эцэст дуусгар болж байна. За Америк нэгдсэн улс ийхүү одоо хамгийн урт удаан хугацаанд одоо засгийн газар нь үйл ажиллагааны зогссны эцэст бол иргэн сэргэхээр болж байна. За Трамп гарын үсэг зурснаар засгийн газрын үйл ажиллагааг ийхүү албан ёсоор сэргээхээр болж байгаа боловч за одоо бүх үйл ажиллагааг хэвийн байдлаар эргэж ороход бол мөн тодорхой цаг хугацаа шаардагдана гэж бол мэдээлсэн. За энэ хуулийн төсөл нь бол засгийн газрын санхүүжилтийг ирэх 2026 оны 1-р сарын 30-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болж байна. Тэр хүртэл засгийн газрыг бол нээлттэй одоо үйл ажиллагаатай байлгах энэ санхүүжилтийг бол шийдэж байна гэсэн үг юм аа. За өөрөөр хэлбэл он гарсны дараа хууль тогтоогч нар бол Албаны засгийн газрыг санхүүжүүлэх арга замыг дахин олох одоо ийм шаардлагатай мөн тулгарх болж байна. За засгийн газрын үйл ажиллагаа бол өнгөрсөн одоо сараас эхлээд 10 дугаар сараас хойш зогссон ба. За энэ хооронд бол одоо маш олон төрлийн албан хаагч бол хохирол амссан байгаа. За энэ хугацаанд 1.4 сая орчим одоо ажилтан цалингүй чөлөө авсан эсвэл цалингүй ажиллаж байсан ийм тоо байгаа. За зарим их сурвалжууд бол бараг 2 сая төрлийн албан хаагч гэж мэдээлж байсан. За дээрээс нь хүнсний тусламж тодорхойгүй байдалд орсон улс орон даяар агаарын тээврийн үйлчилгээ тасалдсан олон одоо халамжийн төсөл хөтөлбөрүүд бол үйл ажиллагааны зогссон гэх мэт юм олон сөрөг үр дагавруудыг бол shutdown бол дагуулсан байгаа. За Дональд Трамп хуулийн төсөлд гарын үсэг зурх үеэр одоо бас мэдээлэл хийсэн байгаа. Энэ үеэрээ тэрээр засгийн газрын үйл ажиллагаа хаагдсны улмаас 1.5 их найд $10 хохирол учрлаа. За нийт хохирлын одоо энэ
учруулсан хохирлыг бол бүрэн тооцоолоход олон 7 хоног хэдэн сарын хугацаач шаардлагатай байж магадгүй гэд үүндээ бол сөрөг хүчний арчилсан намынхныг бол одоо шүүмжлэн буруутгасан байгаа. За арчилсан намынхныг бол одоо хууль бус цагаач нараас хэдэн зуун тэрбум $1 нэхэмжлэхийг оролдон за эцэст нь нислэг саатах холбооны засгийн газрын ажилчдын цалин хөлс тасалдах хүнсний талаа олоход саад учирсан зэрэг асар их хохирол үүсгэсэн гэдгийг бол Трамп мэдгдсэн. За тэгээд дээрэс нь ийм хэрэг явдал дахин одоо гарахаас зайлсхийхийн тулд хоёр одоо Конгрессийн дэд доод танхимдах хоёр намынхны хоорондох ийм урт удаан хугацааны мэтгэлцээний дүрмийг ер нь зогсоохыг бол тэрээр уриалсан байгаа. За дээрэс нь тэрээр засгийн газрын үйл ажиллагаа бол дахин хаагдах ёсгүй гэдгийг мэдэгдэж зөв зүйлийг бол хийсэн хоёр намын ялангуяа Сенат болон одоо төлөөлөгчдийн танхимдах арчилсан намын гишүүд болон мөн Конгресс дахь бүгд найрамдах намын удирдлага за хуудад одоо талархал илэрхийлсэн байгаа. За ингээд Америк нэгдсэн улсын түүхэнд одоо хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн 43 өдөр үргэлжилсэн шатдаун дауныг бол Трампын 7 хоногт гарын үсэг зурснаар бол өндөрлүүлж байна. За үүний өмнөх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн шатдаун мөн л Трампын одоо засаглалын үед буюу 2019 онд түүний одоо анхны ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүр эрхийн хугацаанд бол болж байсан ба тухайн үед бол 35 өдрийн хугацаанд шатдаун үргэлжилж байсан. За асуудал нь бол нөгөө Трампын Америк-Мексикийн одоо хил дээр хан барьж босгох энэ төсвийн асуудал дээр бол одоо бас юм гацаа үзэж засгийн газар холбооны засгийн газрын үйл ажиллагаа бол зогсож байсан байна. За ингээд засгийн газрын үйл ажиллагаа одоо төр зогссноор бол түрүүн хэлснээр одоо төрийн байгууллагуудын ажилтнуудад бол санхүүгийн дарамтыг үүсгэсэн байгаа. Цалингүй хэрнээ ажиллаж байсан онцгой шаардлагатай албан тушаал эрхэлдэг одоо төрийн албан агч нар. За дээрэс нь олон тооны нисгэн зорчигчдын одоо нисгэн хосны нислэгүүд саацснаар зорчигчдод бол одоо асар их юм хүндрэл үүсгэсэн байгаа. За тэгээд дээрэс нь энэ удаагийн одоо шатдаун нь хоёр гол улс төрийн намуудын хуваагдал талцлыг бол улам бүр нэмэгдүүлсэн байгаа. За тэгээд Трампын хувьд бол одоо энэ өөрийн төсвийн тухай хуулийг урагшлуулахын тулд одоо арчилсан намынханд шахалт үзүүлж ирсэн. За үүнийх шахалт үзүүлэхийн тулд одоо элдв төслүүдийг цуцлах, төрийн байгууллагуудын ажилтнуудыг одоо халах, орон тоог нь цөөлөх ийм оролдлогуудыг бол одоо хийж ирсэн, ийм арга хэмжээг бол авч ирсэн байна. За ингээд энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсын одоо холбооны засгийн газрын үйл ажиллагаа 43 хоногийн хугацаанд одоо саацсны дараагаар иргэн сэргэлээ. За дараагийн онцлог үйл явдал бол мөн л Трамптай холбогдож байгаа. За Трамптай одоо холбоотой нэгэн үйл явдлын улмаас Их Британий одоо BBC агентлагийн удирдлагууд албан тушаалаас энэ 7 хоногт огцроод байна. За юу болсон бэ гэхээр өнгөрсөн жил BBC телевизээр цацагдсан панорама одоо хэмээх одоо хөтөлбөрт Трампын одоо ярьсан хэлсэн үгийг BBC телевизийн одоо телевизийнхэн хянан тохиолдуулж одоо хянан засварлаж, эвлүүлэг хийн засварлаж өөр утгатай болгож одоо энэ хөө баримтат кинонд оруулсан ийм одоо дуулан шуугиантай үйл явдал болсон байгаа. За үүнтэй холбоотойгоор BBC агентлагийн одоо удирдлагууд бол албан тушаалаас огцрох өргөдлөө бол өгч мэдээлэл хийлээ. За мөн дээрээс нь энэ үйл явдалтай холбоотойгоор Трампын хуульчдын багийн зүгээс бол одоо BBC-д бас гомдол гаргасан ийм үйл явдлууд бол боллоо. За тодруулах юм бол BBC агентлагийн ерөнхий захирал Тим Дэйви BBC News мэдээний одоо албаны дарга Дебора Тернес нар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг панорама хөтөлбөрт хянан засварлаж цацсан одоо энэ үйл явдалтай холбогдуулан огцрох өргөдлөө өгсөн байна. За өнгөрсөн 7 хоногийн ням гарагт BBC агентлагийн зүгээс одоо мэдэгдснээр өнгөрсөн оны 10 дугаар сард BBC сувгийн эфирт цацагдсан панорама
хэмээх одоо хөтөлбөрөөр за тодорхойлох юм бол Панорама Трампын 2 дахь боломж гэсэн нэртэй ийм одоо баримтат нэвтрүүлгийн нэвтрүүлэгт Трампын хэлсэн үгийг одоо 2 утга санааг нь одоо говьлон засварлсан. За ингэхдээ 2021 оны 1-р сард Capitol-д одоо дэгдсэн өмнө самууныг Дональд Трамп хөхүүлэн дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг одоо энэ үзэгчдэд төрүүлэхээр болгож түүний хэлсэн үгийг засварлсан. За ингээд үүнтэй холбогдуулан цагаан ордон бол хуурамч мэдээлэл тараасан юм ээ. BBC агентлагийг буруутгасан одоо ийм үйл явдал бол өрнөсөн байгаа. За тэгээд энэ талаар одоо сүүлд Их Британий Telegraph сонинд одоо ийм томоохон мэдээ нийтлэл бол нийтлэгдсэн нь нийгэмд бол дуйлан шууган тарилсан. За ингээ үүнтэй холбоотойгоор BBC-гийн удирдлагууд бол одоо албан тушаалаас огцрох өргөдлөө энэ 7 хоногт бол одоо өгсөн байгаа. За огцрох өргөдлөө өгсөн BBC агентлаг ерөнхий захирал Тим Дэвигийн хувьд бол уг албан тушаалыг 5 жил хашсан. BBC агентлагт бол нийтдээ 20 жил ажилласан юм. Туршлагатай хүн юм байна. За тэрээр нэгэнт одоо алдаа гарсан учраас одоо түүний ерөнхий захирлаар ажиллаж байсан үед энэ алдаа гарсан учраас ерөнхий захирлын хувьд л эцсийн хариуцлагыг хүлээх ёстой юм мэдэгдсэн. За дээрээс нь Тим Дэви өөрөө ерөнхий редакторын албыг бол давхар хашиж байсан гэдэг утгаараа өөрөг хариуцлагаа ол өөрөө хүлээн гэдгийг бол инхүү мэдэгдлээ. За дээрээс нь мэдээний албаны дарга Дебора Тэрнес бол хизээ одоо өөрийгөө халагдхаа төлөөлөл удирдах зөвлөлтөд зөвшөлдсөний үндсэн дээр ойрын үед бол одоо шинэ даргад бол ажил албаа хүлээлгээ өгнө гэдгийг бол бас мэдэгдсэн байна. За ингээд ийм асуудал бол одоо үүссэнтэй холбоотойгоор одоо энэ ер нь бол өмнө яригдчихсан асуудал боловч одоо энэ өнгөрсөн 7 хоногоос эхлээд илүү одоо сөхөгдөж дахин гарч ирж байгаа юм асуудал. За тэгээ энэ нь бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг бол нэлээд бухимдуулаад байна энэ 7 хоногт. За ингээд үүнтэй холбоотойгоор Трамп бол Трампын хуульчдын багийн зүгээс BBC агентлагаас бол энэхүү тэр Панорама Трамп 2 дахь боломж гэсэн нэртэй баримтат киног одоо эфирээс буцааж татах. За дээрэс нь уучлалт илэрхийлэх. За нөхөн төлбөр төлөвлөхийг одоо шаардсан ийм гомдлыг бол үндсэндээ гаргаад байна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хамгийн багадаа 1 тэрбум $1 нөхөн төлбөр нэхэмжлэх болно гэдэг бол Трампын хуульчдын багийн зүгээс бол мэдэгдэж байна. За Трамп өөрөө ч гэсэн энэхүү баримт киног заавал эфирээс эргүүлэн татаж авах ёстой гэдэг бол онцолсон. Үгүй бол 1 тэрбум $1 нөхөн төлбөрийг одоо шаардна гэдгийг бол өөрийн амаар бол бас дахин мэдэгдсэн байгаа. За тэр ямар үг хэлснийг нь одоо эвлүүлээд юу гэж хэлчихсэн бэ гэдгийг бас та бүхэнд товч хүргэе. Тэгэхээр Трамп бол одоо ингэж хэлсэн байгаа юм. За бид Capitol-ийн ордон руу явж сенатчид болон төлөөлөгч нарт зоригтойгоор дэмжлэг үзүүлэх болно гэсэн утгатай үг хэлснийг нь энэ BBC-гийн баримтат кинонд бол бид Capitol-ийн ордон руу явна. Би та бүхэнтэй хамт байх болно. Дараа нь бид тууштай тэмцэнэ гэж ингээд тастаж одоо эвлүүлснээр Трампыг Capitol-ийн ордонд одоо тэр өмнө самун үүсгэж байгаа хүмүүстэй хамт нэг тал байгаа мэтээр одоо ингэж хүргэж одоо үзэгчдэд буруу ташаа одоо ийм ойлголт төрүүлсэн гэсэн одоо ийм асуудал үүссэн юм байна. За тэгээд энэ үйл явдалтай холбоотойгоор бол BBC агентлагийн зүгээс энэ 7 хоногийн одоо дундуур баримтат кинонд түүний хэлсэн үгийн утгыг өөрчилж засварлын эвлүүлсэнтэй албан ёсоор уучлалт хүсэж байгаа юм аа. За дараагийн бидний онцолж байгаа үйл явдал бол энэ 7 хоногт Венесуэл улсад одоо Венесуэл улсын иргэн тойронд болж байгаа үйл явдал байна. За энэ үйл явдал бол өнгөрсөн 9-р сарын эхээс одоо эхлэн Дональд Трампын одоо өгсөн тушаал зааврын дагуу Венесуэлийн ойролцоох одоо далай тэнгис дэх жижиг завиудыг Америкийн одоо зэвсэгт хүчин одоо цохилт өгч одоо тэдгээр завиуд дах одоо ер нь бол загасчдын завь гэж яригдж байгаа. За дээр нь одоо загасчд явж байгаа гэж хэлж байгаа. Энэ хүмүүсийн одоо амь насыг одоо хөнөөсөн ийм үйл явдлаас бол эхэлсэн. За яагаад ийм цохилтыг өгөх болсон бэ гэхээр Трампын хувьд бол одоо Венесуэлээс Америк руу их хэмжээний хар тамхи мансууруулах бодис бол одоо орж ирж байгаа. Эдгээр нь бол Америкчуудыг Америкийн ард иргэдийг бол одоо
амь насыг нь авч байна. Тийм учраас бид энэ хард амхны эсрэг бол дайн зарлж байна гэсэн утгаараа Венесуелийн энэ хууль бусаар хэлд авч орж ирдэг. Одоо ялангуяа далайн замаар орж ирдэг. Эдгээр одоо завиудыг устгаж байна гэсэн ийм зүйлийг бол ярьж байгаа Трамп. За ингээд хард амхны эсрэг дайныг бол одоо үндсэндээ Трамп эхлүүлсэн гэж хэлж болно. За гэхдээ өөрөө дайн гэж яриад байгаа боловч яг жинхнээсээ одоо юу гэдэг энэ үнийг бол дайн болгох. За дээрэс нь Венесуелийн дарангуулагч гэж одоо Америкийнхны тодорхойлдог ерөнхийлөгч Николас Мадурог одоо түүний засаглал дэглэмийг бол унгах, Мадурог бол одоо унгах ийм одоо зорилго агуулж байна гэсэн ажиглагчдын зүгээс бол олон улсын ажиглагчдын зүгээс бол энэ Трамп болон түүний засаг захиргааны энэ үйлчлэлийг бол тайлбарлаж байгаа. За тэгээ яг үүнтэйгээр холбоотойгоор одоо энэ 7 хоногт бол Венесуэл улсад бол нэлээд томоохон үйл явдал болоод байна. За түрүүний одоо хэлсэнчлэн Венесуелийн загасчдын одоо энэ жижиг завиудыг одоо онилж устгаж байгаа үйл явдал бол 9-10 дугаар саруудад бол болсон. За тэгээд үүний дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо тушаалын дагуу Карибын тэнгист одоо Венесуэл улс руу томоохон одоо цэргийн хүчийг бол илгээх юм тушаал өгсөн байна. За яг энэ тушаалын дагуу Америкийн Венесуелийн одоо ойролцоо энэ сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн Жеральд Форд хэмээх одоо нисэг онгоц байлдааны нисэг онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоц бол тухайн бүсэд бол нэвтэрч Венесуэлд бол ойртож очсон байгаа. За үүнтэй холбоотойгоор Венесуэл улсын зүгээс бол энэ 7 хоногт хариу арга хэмжээ авч үндэсний хэмжээнд томоохон одоо цэргийн хүчний одоо идэвхжил бүхий хөдөлгөөнийг эхлүүлж байгааг бол тус улс зарласан юм а. За тус улсын Батлан хамгааллын сайд Владимир Падрино Лопес одоо энэ талаар хэлэхэд лав гарагт бол мэдээлэл хийсэн байгаа. Тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улс манай улсыг тэнгис агаарын зам дагуу одоо колоничлох ийм аюул занал хэллэг бол учруулж байгаа учраас бид хуурай газар агаар усан цэргийн болон нөөц хүчний сургуулалт цэргийн сургуулалтыг бол эхлүүлж байгаагаа зарлж байна гэж мэдгдсэн. За ингээд одоо түүний хэлснээр бол Венесуелийн одоо зэвсэг түвшний бүх одоо хуурай газрын агаарын усан цэргийн гээд бүх хүчнүүд бэлэн байдалд орж цэргийн сургуулалт хийж эхэлснээс гадна мөн энэхүү сургуулалтад иргэдээс бүрдсэн одоо партизаны энэ нөөц хүч болох Боливарын сайн дурын зэргүүд бол мөн оролцож эхлээд байна. За тэгээд улс орон даяар эхэлж байгаа энэхүү хөдөлгөөний зорилго нь цэргийн командлал, хяналт болон харилцааг холбоог сайжруулж улс орноо хамгаалах юм явдал гэдгийг бол онцоллоо. За дээрээс нь ерөнхийлөгч Николас Мадурогийн өгсөн шууд тушаал болохыг бол Батлан хамгааллын сайд нь онцлоод байгаа юм а. За Венесуелийн Батлан хамгааллын сайд мөн хэлэхдээ төрөмгийлэлд бол бид үндэсний эв нэгдлэр хариу өгөх болно. За бид бол бэлэн байна. Гэхдээ бид дайн хийхийг бол хүсэхгүй байна гэж бол мэдгдсэн байна. За түрүү хэлсэнчлэн Трампын засаг захиргаа бол Америкийн нэгдсэн улс руу мансууруулах бодис тээвэрлэж байгаа гэх шалтгаанаар Венесуелийн жижиг завиудыг бол далаад шууд устгах арга хэмжээг бол өнгөрсөн 2 сарын турш авсан байгаа. За тэгээд дээрэс нь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн бол агаарын хүчний үйл ажиллагаа сүүлийн саруудад бол идэвхжээд байгаа. Үүний одоо улмаас хоёр улсын харилцаа бол ийхүү хурцтмал байдалд орж одоо дайсагналцаж бараг одоо дайтах хэмжээнд бол тулж ирээд байгаа гэж хэлж болно. За гэхдээ энэ бол одоо түрүү хэлсэнчлэн Трампын одоо энэ харт амхны эсрэг эхлүүлж байгаа дайн гэдэг одоо энэ тодорхойлолт тор одоо бий болж байгаа юм дайсагналцсан үйл явдал бол эхэлж байна. За тэгээд одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нар бол ер нь өөрсдийнхөө засаглалын үеийн үед бол ингээд ер нь дайнуудыг бол явуулж ирснийг бол та бүхэн мэднэ. За жишээлбэл Жорж Бушийн ерөнхийлөгч асан Жорж Бушийн тухайд бол терроризмын эсрэг дайныг бол зарлаж одоо 2001 оны 9-р сарын 11-ний террорист саллахын дараагаар терроризмын эсрэг дайныг зарлаж Иракта дайтажсэн байгаа. За түүний дараа одоо Обама ерөнхийлөгчийн тухайд бол одоо бас Афганистанд одоо дайн хийж байсан гэх мэтчлэн. За тэгвэл Трамп одоо өөрийнхөө энэ 2 дахь бүр эрхийн хугацаанд Венесуэлтэй бас дайн эхлүүлж байна уу гэсэн ийм үйл явдал бол энэ 7 хоногт үндсэндээ бол одоо энэ дайны эхлэл болж болох үс ийм үйл явдал энэ 7 хоногт болоод байна. За үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлаг үргэлжлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.